Гэр бүл салгалтын хамгийн том асуудал нь босуудын хоорондын маргаан биш, харин нэг нэгнээ үл хүндэтгсэн байдал гэж Джон Готман судлаач үзсэн байдаг. Тэгвэл нэг нэгнээ үл хүндэтгэж буй харилцаатай хосуудын 87% нь салах эрсдэлтэй гэж судалгаа гараад өгсөн байна. Үл хүндэтгэн гэдэг нь хосууд харилцаанд нүдээ эргэлдүүлэн нэг нэгнийгээ дорд үзэх, тохуурхах, шоглох гэх мэтлэнгийн инээд хөгжлийн байдлаар өөрөөсөө дорд үзсэн хандлагаа илэрхийлэхийг үл хүндэтгсэн харилцаа гэж үздэг. За хосууд хэрвээ маргалдааны үед нэг нэгэндээ чамд би хүснээ хэлж болно. Чамд намайг ойлгох ухаан байх биш. Чи бид хоёрын харилцаа аль хэдийн өнгөрсөн гэх мэтлэнгийн үгнүүдийг хэлж байвал энэ хүндэтгэх харилцаа маань аль хэдийн дууссан байгааг илэрхийлэх юм тохио болдгоо. Тэгвэл энэ үл хүндэтгсэн байдлаас гарах хамгийн том арга нь юу вэ гэвэл маргалдахдаач, энгийн харилцаандаач хүндэтгсэн байдлыг үргэлж хадгалж бит хоёр бол ижил тэнцүү бие хүмүүс бид хоёр нэг нэгнийгээ ойлгож чадна. Энэ хүн намайг ойлгож чадна. Би түүнийг ойлгож чадна. Гэх мэтлэнгийн хүндэтгэлтэй харилцааг альч тохиолдолд хадгалж үлдэх нь урт удаан харилцааны хамгийн суурь нь болдог байна. Маргалдах нь чухал биш, хэрхэн маргалдахдаа анхаарал хандуулаарай гэж үсэе. Энэхүү зөвлөгөөг 5 дугаар сарын 15-нд болох гэр бүлийн өдөрт зориулан хүргэж байна.